хэлсэн байна. Тэр бас 2 3 гişүү асуусан гэдэг бүгдээр нь хариулсан дахин хариулъя. Гол юм бол ерөөсөө бид нэр хэрвээ ингээд зэрэг ийшээгээ урагшаа тавиад ингээд явах юм бол энэ зам маань өөрөө маш богино. 270 км төмөр зам байна. Ховынхаа санаачлагтай учраас энэ шинэ хятадтай нээлээд байснаа. Хятадын энэ Бото гэж хотоос болоод энэ бас нэлээд хол. Энэ дээр таншааны нуруу гэж байдаг юм байлаа. Бас энийг одоо гэх юм одоо энийг уртуулаад байхад бол бас нэлээд хугацаа байгаад байгаа байхгүй. Бид зэрэг тавьчлаа гэхэд бол болно. А гэхдээ энд байгаа бидний жишээ нь одоо 5 толгоос бид нар жилдээ 50 сая тонн нүүрс олборлоё гэж бодъё л да. Энэ замаар бол энэ 50 сая тонн бол бүгд явчих واخ. Энэ хэсэг орёо бол үндсэндээ хятадын нүүрс олборлолтын 90% одоо олборлож байгаа орёо байгаа даа байхгүй. Дөрөвний хурал дээр би бас хэлжсэн 1.4 орчим тэрбум 2.4 орчим тэрбум тонн буюу зөвхөн манайтай хил залгадаг энэ өвөр Монгол зөвхөн 2010 онд 700 сая тонн нүүрс олборлох тийм одоо төлөвлөгөөгөө баталсан байж байгаа. Тэгэхээр бидний нэг бөө юм болгож яриад байгаа 50 сая тонн нүүрс бол энэ 700 дотор ороод ингээд хэрэглэдэд явчих болов гэсэн ийм одоо тооцоо бид нар хийгээд байгаа юм. Тийм тохиолдолд бол бид нар энэ шинэ төмөр замыг мартах хэрэгтэй. Энэ сайшаанд гэдэг цогцлбор дээр одоо энэ боловсруулах үйл дээр байна гэдгийг бас мартах хэрэгтэй учраас энэ улааныгаа төрүүлж бариад энд нэг тодорхой хэмжээний зүрх зохиолоод эхлэхээр нь энэ асуудал руугаа хоёртгоо гэж орё гэж байгаа юм. Коксын үйлдвэрийн онцлог нь одоо коммерц дараад эхлэхэд тэр үйлдвэр 30 жил ажиллах тийм технологитой байдаг. Зогсолтгүй. Одоо юу гэж хэлж байгаа хүнээр бол яг хүний зүрхтэй адилхан. А зүрх зогсож байгаатай адилханаар хэрэв тэр технологи зогсох юм бол дахиад хөрөнгө оруулалт нь нийт хөрөнгө оруулалтын 80% тэнцдэг ийм одоо зовлонтой технологи байдаг юм байлээ. Тийм учраас бол нэгэнд эхэлж байна гэдэг маань тэнд хөрөнгө оруулж байгаа улс Монгол улсын засгийн газар бас 30 жилийн гаранти өгч байгаа. Нүүрс нийлүүлнэ. Одоо өөрийн чинь түүх хийдэг нийлүүлнэ гэж. Ингэжээж бид нар тэр хөрөнгө оруулагч нарыг энэ технологид оруулж ирэх юм болов гэсэн ийм тооцоогоор энэ 1 2 3 гэсэн шатлуудыг хийсэн юм шүү гэж одоо. За хоёрдугаар ягаад сайшаантыг сонгосон юм бэ гэж би бас дөрөв гишүүдийн асуултанд хариулахдаа хэлсэн. Энд манай Эрдэнэ тэгээд одоо Монгол улсыг авч явж байгаа одоо үйлдвэр байгаа. Эндээс маш их одоо зис үйлдвэрлэдэг. А мөн энэ даханд нэлээх хэмжээний төмөрийн өдрийг энэ одоогийн байгаа төмөр замаар бид нар энэ урд туршлуу нийлүүлдэг. Энийг энэ замд нь одоо бид нар барьж боогоод эндээс одоо Монголынхоо хил нутгаар яваад төмөр замын одоогийн 18 мянган хүнтэй байгууллага маань бас ажиллаа хийгээд энэ оройнд байгаа дөрөв хэлсэн байгаа зүүн баянд байгаа түүхийн нэвтийг энд байгаа Маттад байгаа түүхийн нэвтийг энэ замаараа боловсруулаад 5 толгой оюу толгой тодорхой хэмжээний баялагийг мөн зөөгөөд энд нь ингэж төвлөрүүлэхэд эндээс гарч байгаа түүхийн идэв нэг цэгтээ төвлөрлөд нэг өөрийн үртгийг багасгах хамгийн том боломж байгаа даа байхгүй. Тийм учраас бүх одоо олдож байгаа орд руу түүхийг татах биш бүгдийг нэг шугамар ингэж хийгээд энэ огтлцол дээр энэ сайшаандаа байгуулъя гэдэг ийм одоо төлөвлөгөөг гол нь сайшаантыг сонгосон. Амун сайшаантын нэг давуу тал нь усны нөөц нь 80-аад онд бол гараад батлагдсан ийм нэг давуу талууд байгаад байгаа юм байлаа. За өргөн нарийн хувилбаруудыг хийсэн үү гэж би түрүү бас гişүүдийн асуултанд хариулахдаа хэлсэн байгаа. Энэ нарийн царигтай бол урд төршийн төмөр замын сайттай уулзаад нэлээд яригдсан, дэд сайдуудын хэмжээнд нэрээ яригдсан, тэнцвэрийн боолт гэдэг нэлээд газруудаар яригдаж тооцоо хийсний үр дүнд зүгээр эдийн засгийнхаа хувьд бол хятад ашигтай, хувийн компаниудад ашигтай байгаа. Тэр тооцоонуудыг хийсний үндсэн дээрээс энэ хувилбар чиглэлээр л бүх асуудлууд олон дахин давтагчлаа би асуултаар болоо. Би